22 настай охин өөрийнхөө гэрт өдрийн цагаар амь насаа алдсан. Хамгийн аимшигтай нь түүнийг хамгийн түрүүнд олсон хүмүүс нь хүүхдүүд байсан. Сонсогч та бүхэн Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэхээр бэлтлээ. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нэгэн гэр хороололд энгийн нэгэн өдөр үргэлжилж байсан. Тухайн өдөр насанд хүрээгүй гэрч Ану өдрийн 14 цагийн орчим найз Анантайгаа тоглохоор түүний гэрт нь ирсэн. Тэр үед Ананд хажуу айл болох дулам эгчийн дороод ирээ. Тэднийд кола байсан гэж хэлээд ганцаараа гарсан байна. Гэвч гэрт нь ороход тэр огт төсөөлөггүй зүйлдээ нүүр тулсан. Дулмаагийн охин болох 22 настай Сүнжээ гэрийн зүүн талын орны урд хэсэгт хөдөлгөөнгүй хэвтэж байхыг насанд хүрээгүй гэрч Ананд харсан. Толгой хэсгийг нь цэцэгтэй давуугаар бүтээчихсэн. Шалан дээр нь цус урссан байдалтай байсныг хараад Ананд айж сандран тэр даруйдаа гүйн гарч аавдаа хэлжээ. Гэвч аав нь эхэндээ итгээгүй тул дахиад очиод сайн хараад эргээд явуулсан байна. Айж балмагцсан Ананд найз болох Ануг хамт яваад хараад ирээгээд дагуулад очсон. Ингээд тэдний гэрийн үүдэнд очиод шагаач харахад үнэхээр байдал ноцтой байсан тул тэд айгаад цааш ороогүй ба буцаж гүйж очиж аавдаа дахин хэлсэн. Ингээд Анандын аав өөрийн биеэр орж хараад цагдаа болон төрхөн тусламж дууджээ. Мөн Сүнжээ охины ээж болох Дулмаад уцаар залгаж хил хүргэсэн. Ингэжлийн аимшигтай хэрэг ил болсон юм. Талигаач Сүнжээ нь ердөө 22 настай байсан. Ирээдүгөө мөрөөдсөн залуу охин байлаа. Тэрээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд ээж нь ээлжийн ажил хийдэг тул хэрэг гарах үед гэртээ байгаагүй байна. Хэрэг болохын өмнөх шөнө нь 03 цагийн орчимд ээж охин хоёр уцаар ярьсан ба Сүнжээ ээжээсээ гэрийнхаа түлхүүрийг асууж хаана усан газрыг нь мэдэж аваад асуудалгүй гэртээ орсон байдаг. Гэвч маргааш нь өглөө 10-аас 11 цагийн хооронд ээж нь охинлуугаа залгахад уцаа авахгүй байсан байна. Харин 15 цагийн орчимд хөршөөс нь дуудлага ирж яаралтай гэртээ ир гэсэн мэдээг сонссон нь түүний амьдралыг оронгоор нь эргүүлсэн юм. Сандарсан ээж такси барин яаран гэртээ ирэхэд аль хэдийн цагдаа нар ирж үзлэг хийж байсан тул дотогш түүнийг оруулаагүй байна. Гэхдээ энэ хэрэг дээр нэг зүйл хамгийн хачирхалтай. Ягаад 22 настай охины амь насанд 21 удаа хутгалж хүрсэн бэ? Хэн түүний амь насанд хүрэх болов гэсэн асуулт гарч ирсэн юм. Шүүхийн шийдвэрээр энэ хэргийг үйлдсэн этгээд нь 1976 онд төрсөн тухайн үед 40 настай эрэгтэй тээгэгч байсан юм. Гаднаас нь харахад олон хүүхдийн эцэг, ажилтай нэгэн. Гэхдээ дотроо огцон мууртай, докторгүй, хизээч тесэрч мэдхээр хүн байжээ. Тэрээр бүрэн бус дунд боловсралтай, тодорхой мэргэжилгүй, банкны салбарт хамгаалагчаар ажиллаж байсан нэгэн. Ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардагч, албан ёсны хаяг дээрээ биш өөр газар амьдарч байсан. Мөн өмнө нь 1999 онд 1 жил 6 сарын хорих ялыг авч байсан түүхтэй. Хамгийн ноцтой нь хэрэг үйлдснийхаа дараа шүүгдэгчтэй нь шууд гэртээ харьсан. Гэртээ орж ирээд өмсөж явсан хувцас угааж юу ч болоогүй мэд аашилж оройн хүүхэдтэйгээ хоолцоо идээд сууж байжээ. Одоо харин бүгдээрээ шүүгдэгчтэйгийн хүүхэд болох насанд хүрээгүй гэрч Огийн мэдүүлгээ сонсцгоё. Тэрээр хэлэхдээ 2016 оны 7 сарын 21-ний 08 цаг өнгөрөөгөөд аав ажилласаа бууж ирээд шууд унтчихсан. Би долоон буудлаас баруун тишээ байдаг хүүхдийн боловсролын төвийн англи хэлний дугууланд явдаг юм. Тэр өдөр 10 цагаас дугуулантай байсан учраас 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. 14 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэгээд би дүүтэйгээ хамт бэлэн гомь идээд доод давхартаа байж байхад аав гаднаас орж ирэхдээ царай нэг сонин цонхийчихсан байсан. Тэгснээ төмпөн дус хийж байгаад гар нүрээ угаачгаад усаа угаацсны хувинд хийгээд ахиж төмпөндөө ус хийгээд дээгүүрээ өмсчихсэн байсан. Хар өнгийн срочкинд цамцаа тайлаад цамцаа угаачгаад ахаад усаа угаацсны хувинд асгасан. Тэрнийхээ дараа ахиж ус хийгээд өмдөө угаагаад усаа асгачаад ахиж ус хийж хөлөө угаасан. Аав хувцаа угааж дуусаад намайг дээшээ гараад хэцэн дээр өлгөчих гэхээр нь
Би өмд самц хоёрыг нь зэрэгцүүлээд өлгсөн. 19 цагийн үед ээж ажлаа таарч орж ирээд намайг хоолоо хий гэж хэлээд дээшээ гарч киногоо үзсэн. Аав тэр үед доод өрөөнд арх угаад сууж байснаа. Хоол идэнгүүтээ дээшээ гараад унтчихсан. Үүрээр бид нар бүгдээрээ унтаж байхад гэрийн хаалга нүдэд байхаар нь аав бууж очсон. Араас нь ээж том ах хоёр доошоо бууж очсон. Аав хар өнгийн хувцас өмсчихсэн байсан болохоор цус болсон үгүй нь анзаарагдаагүй. Цамцаа тайлахад нурууныхан доод хэсгээр нэг газартаа жижиг хэмжээтэй цус болчихсон байсан. Би ааваас яагаад энэ цус болчихсон юм бэ гэж асуутал ээж чинь майччихсан юм аа. Арчаад өг гэхээр нь хөлний алчуур норгож байгаад нурууг нь арчиж өгтөл майчин сорив байгаагүй. Зүгээр л цус болчихсон байсан. Аав хаяа ажилласаа бууж ирээд хувцаа угаадаг. Урд нь цамц угаасан усаараа өмд амьсаа угааж хатдаг байсан. Харин тэр өдөр цамцаа нэг усаар өмдөө нэг усаар тус нь угаагаад байсан. Хувцас угаасан ус нь шар хүрэн өнгөтэй болсон байсан гэх мэдүүлгийг өгсөн. Ингээд шүүгдэгчтэйг гэрээс нь баривчилж авсан. Түүнийг баривчилж авч явах гэж байхад хамгийн уур хөрмөр гэх юм уу эсвэл мэдрэмжээ тайлбарлахыг сайн мэдэхгүй байна. Ямар ч үсэн яг баривчлахдах үедээ шүүгдэгчтэй нэхнэрээ дуудаад ойрлоод гим хийгээг хүн шиг намайг ингээ баривчлах гад байна гэд тэрүүгээр нэгдүгээр ойрлсон байгаа. Инхээр нь мэдээж хэрэг юу болсныг мэдээгүй ихнэр нь сандраад гайхаад ингээ асуусан. Тэгээ тухайн үед шүүгдэгчтэйг баривчлах гад ирсэн байсан хүмүүс нь энгийн хувцастай цагдаа нар байсан. Тэгээд мэдээж хэрэг ихнэр нь цагдаа л хувцастай хүнийг бол цагдаа гэж бодно штэ. Тэгэхэд ирсэн хүмүүс нь энгийн хувцастай цагдаа нар байсан учраас юу болоод байгааг тайлбарлахыг шаардсан. Ингээд энгийн хувцастай цагдаа нь бичиг баримтаа үзүүлээд тэдний гэрт байх хутгануудыг шалгасан. Ингээд тэдний гэрт үзлэг шалгалт явуулахад гэрт нь нэг ширхэг хутган дутуу байгааг эхнэр нь баталж хэлсэн. Ингээд шүүгдэгчтэй нь баривчлагдсныхаа дараа мөрдөн байцаалтаар хэрэгээ хүлээсэн. Тэрээр тухайн өдөр арх хэрэгэлсэн байсан бөгөөд талигачтай маргалдсны дараа хутгаар олон удаа халдсан гэж мэдүүлсэн. Дараа нь болсон явдлыг тод санахгүй байна гэж хэлсэн ч хийсэн үйлдэлээ үгүйсгээгүй. Ингээд бүгдээрээ шүүгдэгчтэйгийн мэдүүлгийг үг үсгийн өөрчлөлгүйгээр сонсцгоё. Шүүгдэгчтэй дараах мэдүүлгийг шүүхийн хэлцүүлэгт өгсөн. Намайг гэрээс үүдэнд бор өнгийн ishтэй 10 см гарантай хутгийг аваад гэртээ оруулж тавина гэд өмднийхөө баруун карманд ишийг нь доош харуулад хийчихсэн байснаа жорлон орж би засчаад хутгаа тавилгүй. Тэр чигээрээ яваад манай их нэртэй эгч дүүсийн хүүхдүүд болох дулмаатай уулзахаар явган явсан. Намайг очоод хашааны хаалганд онгорхоо байхаар нь шууд явж ороод хашаанд байх гэрлөө ночтол үүднийх нь намбар болон гэрийн хаалга онгорхоо байсан. Ээж чинь байна уу гэтэл байхгүй гэж хэлсэн. Би сүнжээгээс архины мөнгө өгчих гэтэл байхгүй. Манайх ямар архины мөнгө өгдөг айл юм уу гэд өөдөөс хэрэлдээд байхаар нь баруун талынх нь орлоо түлхэж унгатал үндих гээд босоод ирэхээр нь айлгая гэж бодоод карманда байсан хутгаараа үзүүнийх нь тэр хавь руу олон удаа хатгсан. Тэрнээс хойш юу болсноо мэдэхгүй байна. Би хүн алсан. Би өчгөөр нь гэрийнх нь хойд талын хашааг даваад гудамжных нь зүүн тал буюу гол тал руугаа гудамжийг дагаад гүйсэн. Тэгээд бор өнгийн ishтэй хутгаа шонгийн модны далд нуучихсан. Талигачийг орноос татаж буулгах үед ногоон цэнхэр өнгийн өмд нь өвдөх хүртлээс шувтарчихсан байсан хэмээн мэдүүлсэн. Мөн дахин энэ хийсэн хэрэгийн талаар мэдүүлэх өгсөн. Мэдүүлэхдээ тухайн өдөр би ажилласаа тараад гэртээ харахад толгой өвдөд байхаар нь эхнэрээсээ авсан 3,000 төгрөгөөр нээшил архи авч явсан. Би засаж байснаа мөн талигачийн гудамжинд явж байснаа санаж байна. Манай гэрийн хутга байсан болохоор талигачийг алснаа хүлээн зөвшөөрч байна. Надад талигачтай маргалдах шалтгаан байхгүй. Талигачийн амь насыг яаж хохиросноо санахгүй байна. Талигачийн хашааны хойд талаар явж байхад миний халаасанд цустай хутга байхаар нь газар зоогоод үлдээсэн. Тэгээд би юу хийчих вэ гэж бодоод буцаж гэрт нь ороод талигачийн хөлнөөс барьж үцхэд нас барсан байсан. Би хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Миний 5 хүүхэд болон ээжийг минь бодож улсын яллагчийн санал болгосон хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө хэмээн мэдүүлжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талигачийн биед маш олон гэмтэл илэрсэн. Тэдгээрийн дотор амин чухал эрхтнүүдийг гэмтээсэн шархнууд байсан бөгөөд их хэмжээний цус алдалтын улмаас нас барсан гэж тогтоосон. Мөн эдгээр гэмтлүүд нь богино хугацаанд нэг дор үүссэн. Мөн өөртөө учруулах боломжгүй хэмээн дүгнсэн.
Түүнчлэн биеийн олон хэсэгт шарах, зулгаралт илэрсэн нь тухайн үед хүчтэй тэмцэл болсон байж болзошгүйг харуулж байна. Шүүхийн баримтад дурдсанаар талигачийг олон удаагийн довтлогоонд өртсөн бөгөөд нийт 21 удаагийн хутгалалт байсан гэж тогтоогдсон. Ингээд шүүхээс шүүгдэгчдийг санаатаагаар хүний амь насыг хохироосонд гин буруутад тооцож 23 жилийн хорих ялыг оноосон байна. Мөн энэ ялыг чанга дэглэмтэй хорих ангид илүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн энэ хэргийн хамгийн хүнд хэсэг бол талигачийн ээжийн хэлсэн үг байсан. Тэрээр хэлэхдээ манай гэр бүл ердөө хоёрхан гишүүнтэй байсан. Их охин 2. Би ганц охиноороо ирээдүгөө бүтээж сайн сайхныг мөрөөдөн амьдарч байсан. Ажилдаа явах бүртээ миний охин гэртээ айлын бараатай аюулгүй байгаа гэж итгэж санаа амар явдаг байлаа. Гэтэл нэг өдөр миний гар утсанд ирсэн тэр мэдээ амьдралыг минь оровнгоор нь эргүүлсэн. Тэр мөчөөс хойш би энэ хорвоод ойр ганцаараа үлдсэн. Амьдрал минь там болсон. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон. Миний амьдрал болсон цэцэг шиг эмзэгхэн ганц охиныг минь байх ёстой гэр оронд нь гигийн цагаан өдөр ийм аимшигтайгаар авч утсан. Ердөө өчүүхэн шалтгаанаас болж хүний амийг ингэж хөнөөж болно гэж үү? Би охиноо алдсан. Гэхдээ үнэндээ би өөрөө ч хамтдаа сүрсэн. Би сэтгэлээрээ энэ хэргийн хамт хохирогч болсон. Юугаарч нөхөх аргагүй хохирол. Ямар ч гим зэмгүй ирээдүгөө мөрөөдөн амьдарч байсан ердөө 22 настай охин алтан амиараа хохирлоо. Үүнээс илүү гарц энэ хорвоод байна гэж үү? Их охин хоёрын амьдралыг ингэж нэг өдөр тасалдуулж хаад хэн яаж юугаар нөхөх вэ? Үр хүүхэдтэй гэр бүлтэй хүн байж яагаад ийм зүйл хийж чадсан юм бэ? Хүний ам гэдэг ямар үнэтэйг мэддэггүй байсан гэж үү? Ямар ч шашин, ямар ч сургаал хүн алхахыг зөвшөөрдөггүй. Гэтэл миний охин ийм зэрлэг үйлдэлийн золиос боллоо. Тиймээс би эрхэм шүүхээс ганцхан зүйлийг л хүсэж байна. Энэ хэргийн ялыг хөнгөлөлтгүйгээр зүй ясаар нь оноож өгөөч. Миний охины амийг хийж буцааж авчрахгүй. Гэхдээ шударга ёсол үлдсэн ганц найдвар нь химээ хэлж байжээ. Ийм нэг харамсалтай хэрэг 2016 онд болоод өнгөрсөн байна. Дөнгөж 22 настай охины амь насанд архины мөнгө өгөөгүүд нь уурлаад бас хүрж байна гэдэг бол үнэхээр санаанд багтамгүй хэрэг байлаа. Гэр орондоо байх үедээ хаалга үдээ сайн төвжиж агаарай. Гэртээ ганцаараа байхдаа хаалга тогших юм бол хаалгаа нээж өгөхгүйгээр явуулчихж агаарай. Хизээш ганцаараа гэртээ байхдаа хэн нэгэн хүнийг гэртээ битгий оруулж агаарай гэж хэлмээрээ. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.